ингээд бодоод ахад багахдаа өөрийгөө манаг гэж боддог байсан байгаа байхгүй юу. Тэгээд итгээд үнэмшсэн. Тэгээ яг нэг сандын нэг юм 5 6 дугаар ингээд лсэн баг нэг юм 11 12 настай хөхөд тэгээ байжсэн чинь манай ангийн багш ингээд энэ нэг юм нийгмийн ажилтнанд төгсөй бичиг баримт байгаамаа. Чи тэд давхрын тэдэнд хотод гараад хойноос нь тэгж хаалгаар ороод тэгээ нэг юм Батбаяр гэдэг хүн байгаа. Баяр бат биш, Батбалд биш. Батбаяр гэдэг хүнд яг үгүй шүү гэдэг нэг юм баахан юм хэлдэг байхгүй юу. Тэгээ би тэрний бичиг баримтыг авчаад тэгээ тэр нэг өрөөг нь олох гэж үзэхээсээ ч өмнө баг би чи маанаг штэ би ер нь чадах юм болов би ер нь олохгүй бах та гэж бодож исэн. Яг тэрийгээ санаад байдیں۔ Тэгж бодож исэн юм. Тэгээ гараад яг олох гэж нэг үзсэн л ах. Тэгээл за би зүгээр ингээд коридороор алхаж агаад буцаад нийгмийн ажилт өрөөндөө байхгүй байна гэж хэлээд тэгээд олчих гэдэг нэг тийм төлөвлөгөө боловсруулад тэгээ буцаад яг тэгээ орж исэн байхгүй юу. Тэгээ яг яагаад тэгж өөрийгөө манаг гэд итгэцсэн бэ? Хаанаас тэр ихтгэл үнэмшил ингээд жоохон хөхөд ээжж гараад ирсэн бэ гэж бодод ангууд одоо жишээ нь манай аавын өвгний сонголттой жоохон хамаатай. Одоо яг надаа ингээд монголчууд нэг юм тэнэг мангар эднэр гэдэг үгийг хамаагүй ашигладаг хүмүүс их санагдаад идэв. Одоо Япон хэлэнд ч юм уу, англи хэлэнд, Итали хэлэнд тийм үгнүүд байгаа. Гэхдээ хүмүүс ерөөсөө монголчуудыг тэгж их ашигладаг. Бид нар ингээд тэнэг машин мангадаад гэлтэгдэг штеп. Одоо би ч өөрөө жоохон байсан. Тэгээ аав нэг ингээд тийм аваад ир ийм олоод ир гэж хэлдэг байсан юм шиг байгаа юм. Тэгээд би нөгөөдгийг нь олохгүй. Тэнгүүд жоохон цухалтаал өөжижээс маанаг хүүхэд вэ. За аав нь өөрөө очиод авчиг гэл тэгдэг. Тэгээ өсөө тэр чинь намайг жинхнээсээ тэнэг манаг гэж бодоагүй. Гэхдээ үгнийх нь ийм сонголтоос болоод би жоохон бахта өөрийгөө манаг гэд бодсон байгаа хгүй, манаг гэд итгэцэн. Тэгээ эсвэл би одоо ерөөсөө юм олохгүй штэ. Тэгээ угаасаа тэгж итгэж үнэмшиж байгаа болохоор эргээд юм олохгүй. Энэ яагаад айгүй чухал вэ гэх юм бол одоо ийм жоохон бахад хүүхдүүд би хинбэ, би юу вэ гэдгийг ингэж итгэл үнэмшлээ жинхнээсээ бий болгож байгаа үе байгаад байгаа. Хэрвээ одоо том хүнд ингээд чи яста тэнэг хүн байж тээ гэж хэлэх юм бол том хүн бол тэрийг хүлээж авахгүй штэ. Яагаад гэвэл тодорхой хэмжээнд өөрийгөө альтээ нэ мэдж байгаа юм чинь. Би чи ийм хүн шүү, тийм хүн шүү гэдэг байсуулт болсон. Тэгээ харин ч одоо энэ одоо яхаар намайг ингэж хэлж идэв ч юм уу. Тэр өөрийнхөө гэсэн дүгнэлтийг л хийчихнэ гэсэн үг. Харин хүүхдүүд төр болоод ирэх юм бол яг нөгөө цагаан цаас шиг би ямар хүн бэ? Би ямар хүүхэд вэ? Би юундаа сайн, юундаа муу юм, юунд дуртай юм, юунд дургүй юм гэдгээ жинхнээсээ тэр бүх итгэл үнэмшлүүдээ би болгож байгаа байхгүй юу. Тэгээд энэ дээр эцэг эхийн үг аюу нөлөөтэй болоод ирнэ гэсэн үг. Эцэг эхийн үг үйлдэл. Би юу гэж боддог байх юм бол хүүхэд ерөөсөө анханасаа тийм гоц авьяастай тийм ерөөсөө байхгүй тэрэндээ сайн, эндээ сайн ч юм уу бүх салбарын ямар ч юмд хийх дуртай болж өсөж болохоор потенциалтай, бүрэн потенциалтай төрдөг гэж боддог. Тэнгүүд дээр хаанаас тэр хүмүүс ярьдаг штэ манай хүүхэд ёстой хөгжимд дуртай. Манай хүүхэд аягүй сэргэлэн тоондоо сайн гэл. Эсвэл манай хүүхэд жоохон тотгошоогоо юм ярьдгүй шүү, санаа зовлтгүй гэл хэлдэг штэ. Хаанаас тэгвэл энэ нэг тэр зүйлдээ сайн зүйлдээ муу тийм хүүхэд ийм хүүхэд гэдэг юм гарч ирээд байдгийм бэ гэд бодоод ангууд итгэл үнэмшил. Ерөөсөө л итгэл үнэмшил. Тэр хүүхэд өөрийгөө юу гэж итгэж үнэмшиж ин гэдгээс үүдээд ямар үйлдэл гаргах вэ гэдг нь нөлөөлж байгаа байхгүй юу. Одоо жишээ нь би тэр яг жинхэнэ нийгмийн ажилтнанд аваач өгөх юмыг яг жинхнээсээ би чинь энийг хийж чадна штэ. Би юм олохтой сайн ч юм уу. Тэгэл бодсон байсан бол 12 настай хийх хүүхэд хийж чадахгүй гэвэл ямар ч 12 настай хүүхэд яг үндэ хийж чадна. Гэхдээ зүгээр л оролдож үзэхээ тэр чигээр нь болчихж байгаа юм. Яагаад тэгвэл би өөрийгөө угаасаа олохгүй гэд итгээд үнэмшсэн юм чи өөрийгөө нэг юм манаг гэд итгээд үнэмшсэн болохоор хийж үзэхээ болчихж байгаа юм. Тэгэхээр яг юу гэж боддог вэ гэх юм бол ерөөсөө тийм юмдаа дуртай, юмдаа дуртай хүүхэд яг л цагаан цаас шиг ингээд төрж байгаа. Хэр харин тэрийг өөрийгөө потенциалаа бүрэн ашиглах вэ? Тэгээ энэ миний аюу авах туртай гоё жишээ. 1965 онд одоо Унгарийн сэтгэл судлаач Ласла гэдэг хүн хүүхдүүд дээр талшилт хийсэн байхгүй юу өөрөөхөө. Тэгээ тэр хүн болохоор ерөөсөө гоц авьяастай хүмүүс гэж төрдгөө маа. Зөвхөн шаргуу хичээл зүтгэлийн үндсэн дээр ингээд ийм гоц авьяастай хүмүүс төрдөг маа гэдгийг айгүй итгэж үнэмшдэг тийм хүн байсан. Тэгээд энийг өөрийнхөө хүүхдүүд дээр батлах гэж шийдсэн. Тэгээ тэр үедээ Карла гээд өөрийнхөө эхнэрлөө тэр үедээ тэгтээ эхнэр нь байгаагүй. Айгүй тийм сонирхолтой загтал бичсэн байгаа юм. Тэгээ хоёлаа ингээд тулшиж үзье гэд. Тэгээд
эхнэр нь болохоор их бас юм жоох хүүхдүүдтэй ажилдаг багш байсан. Тэгээд одоо тэр сэтгэл судлаач залуу ерөөсөө шатрын спортыг аваад энэ одоо яг юм гоц авьяастай хүмүүс гэж байдгүй гэдгийг батлээ. Тэгээд хүүхдүүдээ ерөөсөө юм шатрын мастер болгоно гэдэг зорилготой байсан байхгүй юу? Тэгээд тэр хоёр 3 охинтой болсон. Өрөө хамаагүй минь ингээд юм шатрын югаар тохижуулаад гэтээ алдартай шатрын мастер хүмүүсийн зураг, шатрын номнууд, тийм тоглоомнууд дүүргэсэн байгаа. 3 охин нь Susan, Sophia, Judith гэдэг 3 охинтой. Тэгээд хамгийн бага охин нь болохоор 4 наснда шатар тоглож эхэлсэн. Тэгээд 6 сарын дараа ерөөсөө том хүмүүсийг хождог болсон. 2 дахь охин нь 14 наснда шатрын мастер болсон. Тэгээд тэрний дараа хэдэн жилийн дараа Grand Master болсон байдаг. Тэгээд хамгийн бага охин нь хамгийн амжилттай. Тэр охин нь 15 наснда Grand Master болоод тэгээд тэр үедээ дэлхийн хамгийн залуу Grand Master болж рекорд дэвтчихсэн. Тэгээ 27 наснда дэлхийн хамгийн шилдэг номер 1 эмэгтэй шатрын тамирчин болсон байдаг юм аа. Тэгээд эндээс юу гэж яг энэ үгээр болохоор тэр сэтгэл зүйч одоо ингээд тийм гоц авьяастай хүмүүс гэж байдгүй маа гэж баталсан байдаг. Гэхдээ мэдээж ингээд гэр бүлийн хувьд тэр хүмүүсийн өссөн юм хувьд ерөөсөө тэгж юм хүчилсэн юм байхгүй. Тэгээ яадаг ус мэгнгүүд гэр бүлээрээ л тэрэнд айгуу дуртай ихч нартайгаа ч тоглоол, аав ээжтэйгээ ч тоглоол. Тэгээл ингээд орой унтах болоход ингээд баг охин нь 0 дараач шатар тоглоос унцдаг. Ингээд аав нь одоо болно, одоо унтъя гэдгийгүүд шатар намайг зүгээр өрөхгүй байна гэд 0-аас тэгж хэлдэг байсан. Ингээд ярилцлаган дээрээ тэгжсэн юм. Тэгэхээр юу гэх юм бол ерөөсөө одоо тэр чинь ингээд тэр хүүхдүүд өөрөө тэргээ нээсэн биш, бараг л аав нь заа дээрээсээ энэ олон спортын салбараас шатрыг сонгоч гэж сонгоцсон байгаа шүү дээ. Тийм болохоор ямар ч мэрэгжилт, ямар ч амжилт гаргах юм бүрэн потенциалтай төрдөг гэдэгт итгэдэг. Тэгээд тэн дээр ингээд би энэндээ туртай юм байна гэд итгэх юм бол улам хийгээ яваад байдаг. Би чинь жоохон дотгошоо өөрийгөө илэрхийлж чаддгүй хүн юм биш үү гэд итгэчих юм бол улам л дотгошоо өөрийгөө илэрхийлж чаддгүй болоод ах магадлалтай. Тэгээд миний хамгийн их боддог ялангуяа одоо юм Монгол айлуудад, Монгол гэр бүлүүдэд би одоо дүүгээ тоглоомын талбайд ингээд салхилуулж байгаа л гэж хүмүүс сонсож байгаа байхгүй юу. Тэгээ айгүй их боддог юм юу гэх юм бол бид нар уул нь бол ажилсаг болох гээд залах уу гэж хэлээд байдаг. Илүү тийм сэргэлэн цав болох гээд удаан гэж хэлээд байдаг. Тэгэл ямар удаан хөдөлгөөнтэй бэ? Эсвэл ингээд дандаа ингээд заваарж ийн гээл. Тэгээл тэрийг ингээд сонсоод ангууд гэтээ хүүхдийн өнцгөөс яаж одоо ингэж 10-20 удаа залах уу гэж хэлүүлж байгаа хөхөд би чи ажилсаг сэргэлэн хүүхэд шүү гэдэг тийм ихтгэл үнэмшил үүсэх юм бэ. Чи боломжгүй байхгүй юу? Яаж одоо чи ястаа удаа хүүхэд дандаа ингэж удаж ийн гэж хэлүүлж байгаа хүүхэд чинь яаж өөрийгөө би чи ястаа хурдан шүү гэж хурдан сэргэлэн хүүхэд шүү гэж итгээд тийм хурдан хүний хийх үйлдэл, сэргэлэн хүний хийх үйлдэлийг гаргах юм бэ гэдэг чи өөрөө боломжгүй. Тэгэхээр юуг загнах уу, яаж загнах уу, юуг магтах уу, яаж магтах уу гэдэг амар чухал болоод эхэлж байгаа юм. Тэгээд одоо би чинь ингээд жоохон бахта манай дүү бол жоохон байсан. Тэгээд амар сахилахгүй бид тэр нэг өрөөнд ингэж байдаг байсан байхгүй юу. Тэгээл тэр чинь өглөө ор мороо хураана гэж бүтэн хүлэгтэн штэ. Бүгдийг ингээд базаа шидчихдэг байсан байхгүй нэг булан руу. Тэгээд тэрийг ингээд өглөө харах болгонд миний хамаг цус толгойн дэше гүйдэг байсан юм. Тэгээл ингээд угаасаа ууралж болно штэ. Энэ тандаа ингээд залхуулж идэм болохоор ч гэдэг юм уу. Гэхдээ нэг удаа ингээд зүгээр дүгээ дуудчихсан аа. Энийг ингээд харангууд одоо манай дүү бол жоохон тийм залхуу замбраагүй хүүхэд шүү гэдэг мессеж надад өгөөд байна. Энийг одоо ингээд жоохон өвхээд ингээд яг гоё хийчих юм бол тийм манай дүү бол ерөөсөө ажилсаг аюу нямба тэг юмд ингэж анхааралтай хичээнгүй хийдэг тийм хүүхэд шүү гэдэг мессеж надад өгөх гээд байна. Тэгээ миний дүү ингээд аль нь нилээ гэдэг ингээд хошруулж хагаад хийлгэждэг гэсэн байхгүй юу. Тэнгүүд манай дүүшээсээ би тийм хүн биш миш, би тийм хүүхэд биш миш гэж амар сүртэй шарандаа хийдэг байсан юм. Тэгээ яг цаанд санаа нь юу гэх юм бол ерөөсөө тэр хүүхдийг тодорхойлж тэгж хэлхээсээ илүүтэйгээр ямар ч тэгэл үнэмшлийг дахиад үйлдэлээ өөрчлөх юм бол өөрчилж болно шүү, өөрчлөгдөж болно шүү гэдэг санааг жоох өгөх гэж оролддог байсан юм шиг надад санагдаад байдیں۔ Хэрвээ зөвхөн нэгдүгээр байхад нь л магтаад байх юм бол тэр хүүхдээс өмнөхөөсөө сайжилж гэнэ үгүй юу хамаагүй. Заавал бусдын дээр хатаалаад жаргалтай тийм хүн бас болчих магадaltaй. Эсвэл юу бүр ингээд байгаа юм бүх юм утга учиргүй бахан магтцсан хүүхдүүд байдаг шүү дээ. Өөрийгөө айгуу тийм мундаг дандаа юмны төвн байх хэрэгтэй гэж бодсон ч юм уу. Тэгээ тийм хүүхдүүд янз бүрийн юм болонгууд дандаа өөрийнхөө зөв гэж зүтгэжээч болно. Тэр бүхэл ингээд хашгирж уйлах болгонд нь дугаа олох гээд iPad утас өгчөөд байвал тэгээ тэр
хүүхэд чинь хашгирах юм бол үр дүнтэй юм байна гэж сурчиж байгаа гэсэн үг. Энэ бол coping mechanism гэд бас нэрлэдэг байдаг. Багасаа яаж аав ээжтэй харьцуул амжилтанд хүрэх юм бэ? Яавал ерөөсө хүссэн юм авах юм бэ гэдгийг дахиад сурж байгаа. Тэгмээд хашгирах болгонд байх юм бол хашгирвал болт юм байна гэд ойлгочихж байгаа гэсэн үг шүү дээ. Эсвэл зөвхөн ингээд ивэр хэлбэл аав ээж хоёр зөвшөөрөөд би ингээд хүссэн юм аавд юм уу гэдгийг бас зааж өгч байгаа гэсэн үг. За тэгээд базаад хэлэх юм бол хамгийн ихний санаа нь зэмлэхтэй үйлдэлийг нь зэмэл. Ийм хүн ийм хүүд гэж тодорхойлж зэмлэхээс илүү яг үйлдэлийг нь зэмэл. За тэгээд хоёр дахь санаа нь магтахдаа бас үйлдэл дээр нь төвлөрч магт. Зүгээр л хэлээд юм уу яста мундаг нь хамгийн шилдэг нь гээд ахаас илүүтэйгээр аав ээж хоёр медаль авсанд нь баяртай байна. Гэхдээ тэрнээс илүү алдсан ч гэсэн дахин хичээгээд бүр дун гаргахтал тууштай байсан чамаараа бахархаж чинь ч юм уу. Миний хүүхэд энэ дээр айгүйх цаг заваа зарцуулж байна. Хоббиндаа ингэж хичээнгүү цаг заваа зарцуулцахт нь баяртай байдаг шүү. Шинэ орчинд орж ийм их зориг гаргаж байгаад нь баяртай байна. Эсвэл үргэлж аав ээж хоёрдоо мэдрэн сэтгэлдээ нээлттэй хилдэхт нь хамгийн их талархдаг шүү ч юм уу. Яг иймэрхүү төрлийн магтаалууд үйлдэл дээрээ төвлөрсөн болохоор хамаагүй илүү үр дүнтэй санагдаад байдаг. Хамгийн айгүй зөв магтаалууд юм шиг санагдаад байдаг надаа. Гэхдээ яг бид нар яг ингэж сонсоод ангууд ерөөсөө өдөр тутмын монгол хэлэнд ийм юмыг одоо ашигладаг байгаа байхгүй юу? Нэг тийм хэлэнгүүд нэг клип гэдэг шиг нэг тийм хачин сонсогдоод ч юм уу. Тэгээ яг энэ тухай яг би нэг ийм хэдэн сарын өмнө сербд сэтгэл зүйчээр бараг 8 жил ажиллаж байгаа ихчтэй ярьжсэн байхгүй юу? Тэгээл би ингээд асуухгүй юу? Та одоо ингээд нэлээд удаан сэтгэл зүйчээр ажиллаж байна. Яг гол асуудал хамгийн их түгээмэл асуудал юу вэ? Энэ сэтгэл зүйн салбарт орчин үед хүмүүс ямар асуудалтай ирж байна? Та юу ингээд хамгийн хэцүү болоод байна гэж асууж ирсэн юм. Тэгсэн чинь тэр ихч ерөөсөө л ингээд хүмүүс ярилцаж чаддгүй. Харилцаан дээр одоо энэ серб хэлэн бас жишээ нь тэр хүмүүс ч асуудлаа яриад тэгэнгүүт сэтгэл зүйчийн өнцгөөс та ингээ яриад үз, ингэж асуугаад үз, ийм харилцаа яриа өрнүүлээд үз гэдэг юмнууд хэлдэг байгаа юм. Тэгэнгүүт нөгөө хүмүүс нь наач ерөөсөө нэг юм хачин сонсогдоод байна штэ. Нэг киноноос гаргаад ирсэн юм шиг бид нар ингэж ярьдаггүй штэ гэд тэгж ярилцаж чаддгүй нь хамгийн их асуудал болдгоо гэж надад хэлж ирсэн. Тэгтэл ер нь юу вэ гэх юм бол тэр хүмүүс болохоор ингэж хэлж байгаа байхгүй юу? Одоо ингээд дээр үед өвчний улмаас ч юм уу байгалийн эндэгдэл их байсан. Тэгээд хүмүүс ерөөсөө урт насалдгүй байсан. Тэгэхээр бид нар ерөөсөө 20 жил хамтарч амьдрах тийм гэнээр одоо 40 жил хамтарч амьдрах гэж үзэж байгаа. Тэгээ сүүлийн үед дэлхийд даяараа энэ сэтгэл зөв харилцаа, эрүүл харилцаа гэдэг юмнын дээр анхаарал хэлж байна. Тэгээ энэ дээр суралцаад эхэлж байгаа байхгүй юу? Дэлхийд даяараа ингээд зөв харилцах аргат суралцаад эхэлж байгаа. Тэгээ энэ бол ерөөсөө ингээд нийтээрээ болж байгаа үзэгдлээ. Тэгээ ингээд энэ дээр хамгийн их асуудалтай байдгаа гэж тэр сэтгэл зүйч надад хэлж ирсэн юм. Тэгэхээр надад ч гэсэн бодоод ангууд монгол хэлэнд бид нар ингэж хэрэгэлдэггүй. Гэхдээ би илүү хүмүүсийг ингээд нээлттэй энэ тухай ярилцдаг байгаасаа гэж айгаа хүсдэг. Энэ мэт өгнүүдийг ингэж ашигладаг байгаасаа гэж маш их хүсдэг. Сэдвийг яг би айгуу тийм удаан бодож явсан. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгээр оруулж байна. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа.